Ах жирэмсэн гэдгийг 11 сарын 2-нд анх мэдчихжээ. Ингээ бид хоёр бүхэн баяр. Нэг сартай жирэмсэн. Миний охин ээжтэйгээ цуг тайзан дээр гараад тоглолт өгсөн. Тэгээ зөндөө хол яваад хүүхдүүд очиад энэ тоглоомыг анх мэдгүй авсан ч охинтой болсон. Эм хөрхөн дурсамжтай санагдаад байдیں۔ Тэдний ативч унтаал охинтой болсон гэдэг мэдээгүй өрнөөс ийм тоглоом авсан. Тэвэн надад гойцтой өгөөд нэмэр хөрхөн ихтэж байгаа чиш ярьсан. Энэ тасыг түргээд гайгүй язраагүй. Ийм тэтгэн байсан. Агуутаас ийм дэвтэр аваад баярлаад ийм чингэцтэй чий таргалсан юм шиг. Энэ дээр хүүсээ бичүүлж авсан юмсан. Тэгэл юм жижигэн үедээ амар том гэдэлт болчлоо хэлбэн байхаараа л. Тэгсэн ч одоо бүр том гэсэн. Ийм зэрэгтэй охин байсан. Автог адилхан зэрэгтэй санагдаад манай дэ намайг ингэж зурсан юм. Ингээ бижил манай анаа мэдлсэн. Тэгээд дахиад би улаа өдрөө охинтойгоо цуг тоглолтоор явсан. Тэлийн үед гэдэс томорсоор нэлийн том басаар гэсэн тоглолт хийгээд зөндөө ядарсан гэсэн турсамжтай гоёсан. Яагаар эхоноос нэг чат GPT-ээр зургаар юм хөөрхөн болгоо гаргаж ирсэн бэлээ юм болж төрнгээд. За тэгээд декрет авсан. Декрет аваад хийхэн зөндөөсөн жирэмсний зураг хүүхдийнхээ амийг цуглуулах гээд. Тэгээ бэжэтэл би ханаа түрээд эмнэлэгт хэвцэн. Эмнэлэгт үнэхээр муухайсан.